Сайн мэцхан уу? Нэвлайн сурвалж ажлын төгс эрхлэн төлөөлж би хичээгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор нэг физикийн бодлого байна. Хичээгийн 2021 оны 1-р шалгалт шинжилгээ ухаан физик бодлого 1-ийн F гэдэг энэ болохоор манай одоо 6 дахь бодлого байгаа шүү. За зургийг харахаар болохоор нэг H өндөртэй L урттай утаснаас нэг омега гэсэн өнцөг уртаар M мастай би тойрж эргэж байгаа юм шиг автгай дээр эргэж байгаа юм шиг юм зарцсан байна тийм үү? Үйлбэрийг харсан чинь болохоор за өрөлтгүй хэвтэй гадарга дээр H өндөртэй цэгээс L урттай утсаар за утас маань өөрөө болохоор ямар нэгэн агшилт суналт байхгүй. Тэнгүүдээ бас масгүй гэхээр элдэн бензин нөгөө нэг яхин бүс шиг KX гэдэг нөгөө F-KX гэсэн юм бодох хэрэггүй гэсэн үг. Нөгөө талаас болохоор элдэн бензин масс байхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн юм жижигхэн M масстай биеийг бодож авчин гэсэн үг тийм үү. Тэгээд M масстай бие нийтлэн задлгаад нөгөө талыг нь болохоор бэхлээд за утсан тэгээд болохоор хатааж утаа гэсэн байна. Энэ маань болохоор нөгөө юм утас маань ингээд дандаа чангал байгаа гэж. Тэгээс ямар нэг юм суларсан, долгиолцсон, доголдсон юм бол ерөөсөө харахгүй. Тэгээд гифтэй хавтгай дээрээ шалан дээр омега онцөг хурдтай тогтмол хурдтай яхин тойрог хөдөлгөөн хийж байна. Тэгээд утасныхаа энэ юу татж байгаа хүчийг болохоор S гэж тэмдэглэжээ. Ичсус гэж хэлсэн юм байна. H нь болохоор L-ээсээ олон дахин байгаа юм шиг байна тийм. За асуулт нь болохоор S ямар байдлаар илэрхийлэгдэх вэ? S-ийг олно. Тэгээд энэ ямар нэгэн G ерөөсөө тавиагүй байна те. G бол ерөөсөө орохгүй юм биш үү гэдэг нэг бодчихъя. За эхлээд тойрог хөдөлгөөн тийм үү? Тойрогоор эргэж байгаа биеийн хөдөлгөөн гэх юм бол энэ дээр болохоор нэг бие ингээд ийм тойрог замаар бие хурдтай явж илаа гэхээр V гэдэг маань болохоор шугамн урдна гэдэг байгаа. Тэгэхээр тойрогтой дандаа ийм шүргэгч хэлбэрээр жийлэх хэвээр V маань болохоор шугамн урд гэж яг нь энэ тохиолдолд ялгаж хэлээд байгаа. Түүнээс бидний нөгөө өдөр тутамдаа хэрэгэлдэг ярьдаг хурд гэдэг ойлголт маань байгаа. Яг нь тэдэн метрик бахан секундээр ч юм уу эсвэл километрик бахан цагаар ч юм уу те. Яг нь 1 секундэд тэдэн метр явлаа гэсэн тийм л хурд ч тийм үү. Нөгөөд нь болохоор энэ омега гэдэг маань болохоор өнцөг хурд гэсэн. Өнцөг хурд. Эндээс яг нь тойргийнхаа төвөөс ингээ харахаар энэ бие чинь болохоор ингээ яваад газ. Тэнгүүд болохоор 1 секундэд болохоор ийм тэдэн градус өнцөг явах юм байна гэсэн тийм ордохгүй. Тэгэхээр нөгөө градусыг хуваах нь секунд ч юм уу эсвэл шууд нөгөө ардианыг те p ардиан гэдэг чинь радианыг хуваах секунд ч юм уу тийм юм нэгчтэй онцгой хурд гэсэн юм байна гэсэн. Энэ нэрийн хооронд хамаарлал нь болохоор v тэнцүү омега r гэсэн хамаарлалтай байх хэвээр. Тэгээд тойргоор би эргэж байгаа биеийн хувьд болохоор яг нөгөө төвөөс зүхтаах хүч f төвөөс зүхтаах дандаа гадагшаага жилсэн эсвэл нөгөө төв тэмүүлэх хурдтал дандаа төлөвлөгөө тэмүүлсэн хурдтал байх хэвээр. Тэгжиж нөгөө нэг энэ хурд нь ийшээ байхаар ийшээ явах хэвээр байсан чинь жоохон яхин доошоо хурдтал нь үлчлээд энд авчирнаа. Дараа нь дахиад жоохон үлчлээд ийшээ авчирнаа гэдэг. Тэгжиж тойргоор явуулах хэвээр байхгүй. Тэгэхээр төв тэмүүлэх хурдтал гэж нэрлэдэг байгаа. Энэ нь болохоор F төвөөс зүгтаах хүч тэнцүү M A төв тэмүүлэх хурдтал тэнцүү M V квадратыг хуваахнаар тэгээд энэ дээр яхаа V тэнцүү омега r гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг V-г нь орлуулад үзчих юм бол яхаа M нэг V нь байж нөгөө V-г нь омега r гэдэг тавьчаар доороос нь r байгаад r-ийн дараа хийчих юм бол MV омега гэж болж байна те. Аль эсвэл яхаа V-ийн тэр чигээр нь орлуулчих. Шууд омега r болгоо тавьчих. Тэгэхээр V-ийн квадрат гэсэн ухаанаар M омега квадрат r тавьчих юм те. Энийг нь чиргэлсэн болно, энийг нь чиргэлсэн болно, энийг нь чиргэлсэн болно. Ялан ч болно. Зүгээр нэгийг нь цээжилж аваад тэгснэ энтэйгээ хамт цээжилчих юм бол хамгийн их тустай болох бах тий. За энэ төвөөс цухтах хүч болохоор дандаа тойргийнхаа төвөөс гадагш нь үйлчлэх ёстой гэж байгаа. Манай бодлогын хувьд болохоор үл юм болох гэдэг. Ингээд нэг юм H өндөртэй цэгээс тий L урттай утсаар дүүжилсэн ийм бие энэ дэр ингээд ийм тойрог хөдөлгөөн хийж байна. Хэрвээ энэ ингээд ийм таазнаас дүүжилсэн бие байсан бол энэ дээр доошогоо mg байх хэрэгтэй тийм үү? Тэнгүүдээ энэ хавтгай дээр тойргоор хөдөлгөөн хийж байгаа болохоор тойргоосоо гадагшаа гэр ийшээ үлжих гэдэг байхгүй. Энэ дээр болохоор нөгөө сайн f төвөөс утга хүч нь байгаад тэнгүүдээ утасныхаа дагуу эндээс ийшээ татж байгаа хүч нь болохоор түрүү s гэдэг нөлөөлөгдсөн шүү дээ. Усны хандах хүч нь юм байгаа. Тэгээ энд нэг өнцөг оруулж ирснэ. S синус альфа гэж юм бол эсрэгдэл нь тийм үү? S синус альфа гэж яхаа энэ өөдөөс нь харсан гэсэн босоос нь гарч ирэхээр тэнцүү доошоо үйлчилж байгаа ч mg тэгээ тэнцүү байх хэрэгтэй маань S косинус альфа тэнцүү гэж жагаад тэр нь болохоор S нь юм байснаа космос гэдэг чинь налсан болж шүү дээ. Насан гэдтийн энэ хүч нь болохоор нөгөө тийш үйлчилж байгаа F төвөөс цогтох хүчтэйгээ тэнцүү байх хэрэгтэй байна.
Тэнцүү MV квадратыг ухах нь R гэсэн томьёотой байна гэдэг. Хэрвээ тааснаас дүүжилсэн бол ингэж бодох хэрэгтэй байсан. Манай болохоор тааснаас дүүжилсэн биш. Тааснаас дүүжилсэн л дээ. Гэтэ нөгөө агаар дээр дүүжилж байгаа биш те. Нэг юм хавтгай дээр байгаа даа штэ. Шалан дээр байгаа. Тэгэхээр яг хүчээ бичиг гэх юм бол юу болчих гэсэн үг. Энэний дагуу F2-өөс цутах хүч үйлчлэх хэрэгтэй. Тэгээд энэ утасныхаа дагуу энэ утасны татах хүч дандаа утасны дагуу үйлчлээ шүү. S хүч байна. Тэнгүүтээ доошогоо за нэг mg байж магадгүй юм. Тэгвэл шалан өөрөө нөгөө өдөөс нь реакцийн хүчтэй дээшгээ реакцийн хүч үйлчилж явах хэрэгтэй гэдэг. За энэ өнцгөө дахиад ингээ альфа гэдэг ингээд хэлж юм бол S синус альфа гэхээр AC маань альфагийн эсрэг талын энэ байгуулагчийг гаргаад ирнэ тийм үү? Дээшээ үйлчилж байгаа хүч маань болохоор нэмгэн энэ дээр A нөх юм уу те? N бас дээшээгээ байгаа. Энэ AC-ийн дээшээгээ үйлчилж байгаа хүч нь байна. Доошоо үйлчилж байгаа хүч нь гэхээр mg байгаа. Эдгээр бүгдийн хоорондоо тэнцүү. Дараа нь S cosine альфа гэхээр нөгөө энэ манай хөвтэй налуу каттийн налсан каттийн маань альфатай нэг гипноз нь налцсан нөгөөд нь катт нь налцсан байна шүү дээ. Налсан катт маань S cosine альфа гэдэг маань болохоор F2-өөс цутах хүчтэйгээ тэнцүү. Хүчийг нь бичиг илгээж бичиж юм байна. Гэтэ бид нарт энэ энийг бодож олоодох юм ч чадлаа байхгүй. Бид нар зөвхөн S-ийн тухай асуусан байгаа. S cosine альфа тэнцүү F2-өөс цутах гэсэн чинь F2-өөс цутах маань болохоор m v квадратыг хуваахнаар эсвэл m v омега эсвэл m омега квадрат r гэдэг өгсөн байгаа тийм үү? Бид нарт болохоор омегаг нь угаасаа өнцөг хурдан тийм шүү гэдэг өгсөн байгаа юм чинь омегатойгоо авчи. Тэнгүүтээ энэ v тэд гэдгийг нөгөөгүй юм чинь v-тэй энэ хоёр томьёогоо хайчиидэх үү. Тэгэхээр F2-өөс цутах тэнцүү m омега квадрат r-ыг хэрэглэе. Тэгэхээр энэ дэр дахиад r-ыг олох хэрэгтэй болчихно. R чинь болохоор манай тойргийн радиус шүү дээ. Энэ утасны чинь урт нь L гэж өгсөн болохоос биш. Манай тойргийн радиус гэдэг чинь энд байх хэрэгтэй, энд байх хэрэгтэй, энд байх хэрэгтэй юм шүү дээ. Ийм тойрог замаар хөдөлж байна гэхээр энэ тойргийн радиус байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр гурвалжнаа харах юм бол ерөөс нэг ийм гурвалжинтай болж байгаа. L урттай утас дүүжилж байгаа H өндөртэй цэгээс ирсэн. Энэ тойрог нь болохоор доороо ийм R радиустай. Тэгэхээр энд R нөх хэвээр. Бидний нөгөө нэг альфа энд яваадна. За тэгээд яг шууд синус альфа бичээд үзье. Синус альфа гэх юм бол синус чинь эсрэг талыгаа тий альфагийнхаа эсрэг талыгаа гипноз давхан ашиг авах нь ялах хэвээр. Косинус альфа гэдэг маань болохоор L-ийг авах нь биш налсан каттыгаа тий R-ыг авах нь L нөх хэвээр гипноз нөх хэвээр. Ийм байгаа юм байна. Би энэ болохоор S косинус альфа тэнцүү F2-өөс цутах тэнцүү гэдэг ингээд бичиж байгаа тийм үү. Тэгэд энэ дээр бол S косинус альфа байгаа байхгүй. S cosine альфагаа S-ийг олох гээд явж байгаа. Cosine альфагийн хооронд би R-ыг авах нь L-ийг тавьчих болж байна. Нөгөө талд маань m омега квадрат R гараад ирж байна. R-ыг нь R-тай дараа ичи. Энэ L хувааж байгаа юм чинь нөгөө тишээ гарахаараа S тэнцүү m омега квадрат L болчихно. L-ийг өгсөн байсан, H-ийг өгсөн байсан. Хэрвээ энэ хариу маань болохоор ямар нэгэн R-тай юм гарсан байсан бол би энэ дээр нөгөө Pythagorean theorem хэрэглэж болно тийм. Энэ дээр ингээд байгаа юм чинь L квадрат тэнцүү ерөөсөө R квадратээр нэг нь H квадрат байгаа. Тэгээ R-ыг ол гэсэн болохоор R тэнцүү түүлийнхээ язгуур дор гэж хагаад энэ чинь нүүдшээр харах асуулж штэ. L квадратаас хасдаг нь H квадратаа гэдэг. Хэрвээ хариу нь R-тай юм гарч ирсэн бол нэг иймэрдээ юм гарч ирэх байсан баг. Гэтэ R-тай юм угаасаа гарч ирээгүй юм чинь шууд ингээрээ. S тэнцүү m омега квадрат L. M омега квадрат L энэ m омега квадрат L-тэй гэхээр S үл юм байх юм байна. Хоёр дахь хариу зөв байсан юм байна. Доошоо яваад өнөөдөр шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол ийм үгнүүд байгаа юм. За такай гэхээр угаасаа өндөр гэсэн үг шүү дээ. Тэгээ хейт гээд энэ дээр яхаа өндөр такаса нэр өгүүлсэн байна тийм үү. Тэгээ яхаа өндөр нь болохоор аш шүү гэж өгсөн байсан чинь энэ болохоор өнцөг хурд гэхээр омега юм байна. Омега болохоор ямар нэгэн яхаа ардианыг хувахан секунд ч юм уу эсвэл яхаа грацийг хувахан секунд гэсэн нэрштэй өнцөг хурд өнцөг тэтэн секундэд тийм өнцөг явлаа гэсэн тийм нэг хурд байх хэвээр. Хамаарлал нь болохоор v тэнцүү омегаар шугам хурд болон эргэж байгаа тойргийн маань радиус байгаа. Энд дээр болохоор утасныхын татах хүч байсан тийм. Утасны татах хүч тэгээ заавал утасны дагуу үйлчлэе шүү. Утас зүгээр ийм нэг одоо төмөр саваа байл та тийм. Төмөр саваагаар бол би тэгвэл яаж үйлчлэх болохгүй. Нөгөө талд нь л гараасаар барьж байгаа л тийм. Энэ үзүүрийг нийш нь даруулах юм уу, ийш нь даруулах юм уу, ийш нь даруулах юм уу янз бүрийн имиж болно шүү дээ. Зүгээр утас гэх юм бол утасыг бол төрхийг хэрж яах юм. Наад чинь зүгээр ийм нэг дэлгэрсэн нөгөө сулпаас утас сулж шүү дээ. Тэр утасны дагуу бол ерөөсөө тэрнийхэн дагуу татхаас өөр ямар ч сонголт байхгүй. Тэгэд би энэ дэр нөгөө бодлого болохоор S нь шууд ийшээ шүү гэдгийг хийе явцсан шүү дээ. За өнөөдөр гарч ирсэн үгнүүд гэх юм бол ийм байна. Непline байла. Дараа дахин уулзцгаая. Баяртай.